Оройн дөрвийн үзэгчтэй үндэсний дээд лигийн шинэ улирлын багуудыг та бүхэнд танилцуулж буй League Season Preview нэвтрүүлгийн эрэгтэй багуудын сүүлийн дугаар яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа бид бүхэн ховд чонхрууд багийг та бүхэнд танилцуулах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас Жөөрийн банк хамтдаа дөрвөлж ялах нь Unitel Group ажиллаж байна. За энэ удаагийн баг бол ховд чонхрууд баг бол эм лигт өнгөрсөн үеэр төрүүлж плей-ины зурлаа хийсэн плей-инд ялт байгуулс нарын хүн үндэсний дээд лигт анх удаа дэвшин гарч ирсэн. За тэдний өнгөрсөн улирлын үзүүлэлт гэх юм бол бүсээсээ 2 дугаар өрөөр шалгарсан. За энэ хөгжлийн лигт тэдний хувьд бүстэй 6 хожигдлыг улирлын тоглолтод 6 хожигдол үлээсэн. За тэгээ улмаар Ундраг Найцвагийн араас бүсийнхээ 2 дугаар өрөөр шалгарсан. За улирлын 12 тоглолтод бас хожил байгуулсан. Том боломжийн үзүүлэлтээр улирлын тоглолтуудаа дуусгасан байгаа энэ баг. За тэгээ улмаар плей-оффын шатанд шалгарч гарч ирж за тэгээд багнуур толнууд багтаа плей-офф ихний шатанд очраад дарсан овчонхрууд. За тэгээд плей-оффт бол төрүүлж 3 очсон багийн цаашаагаа шалгарах дүрмээр явсан. За тэгээд 4 тоглолтод овчонхруудын хувьд багнуур толнуудыг буулгаж авсан нь харагдаж байна. За 3 тэгэр хэцэтэйгээр дараагийн шатанда хожил байгуулж за финалийн шатанд бол Сэлэнг Бодонсогийн маш хүчрхэг багийн эсрэг тоглож 3-1 хэцэтэйгээр хоцсноор инхүү плей-ины эрхээ авсан давхар ийм хөгжлийн лигийн авраг болсон. Тэгсэн. За тэгээ Ундраг Найцвагийг плей-оффын ягс шигшээ шатанд 3-1-ээр шүүрдсэн. За тэгээ аврагын цувралд бол бас Шакур Харис гээд бас Сэлэнг Бодонсын бүрэлдэхүүнд байсан легионер тоглогчтой багийн бүрэлдэхүүн бас нэлээд зузаан Сэлэнг Бодонс багийн хөгжлийн багтаа уулзраад дарж тоглож 4 тоглолтод буулгаж авсан. За эхний тоглолтод аврагын цувралын эхний тоглолтод эдний хувьд ялагдтуулсан. Тэгээ дараалал хоцсон. Маш сайн тоглолтыг үзүүлж. За ингээд хөгжлийн лигийн авраг болж плей-инд шалгарч гарч ирсэн. За плей-инд бол бидний хувьд Minutius TLG багтаа уулзраад дарж тоглосон байгаа. За тэгээ TLG багийг 2 тоглолтод буулгаж авснаар дээд лигийн шинэ улирлд өрсөлдөх эрхээ олж авсан. За өнгөрсөн улирлын эм лигээс эм лигийн эрхээ авсан 2 багийн хувьд бол хоёулаа үндэсний дээд лигийн бас эрхээ авсан гэдгээр онцлогтой. 9 бол 10 дугаар байранд орсон TLG болон налга бизон багуудыг буулгаж авснаар Монголиас болон ховд чонхруудаг хоёулаа дээшээ дэвшиж гарч ирсэн байгаа. Тэгвэл ховд чонхруудын өнгөрсөн улирлын хамгийн шилдэг тоглогч бол гарцаа авахгүй Рейли Росс байсан. Рейли Россын хувьд улирлыг эхлэхэд налга бизон багтаа хамт эхэлсэн боловч за хөгжлийн лиг рүү унсан. За хөгжлийн лигээс сайран ховд чонхрууд багийн хамтаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн байгаа. За тэгээ хөгжлийн лигийн аврагын цувралд ямар үзүүлэлт үзүүлсэнийг үзэгчд маань харж байгаа. 30-аас дээш оноо, 5-аас дээш самбар, 4-өөс дээш дамжуулт. За тэгээд тоглолт бүрд 2 удаа бөмбөг тасалж ирсэн гэдэг маш одоо гайхалтай үзүүлэлтүүдийг, жигд үзүүлэлтүүдийг гаргаж чадсан. За тэгээд улмаар плей-ины үзүүлэлтүүд нь бас харагдаж байна те. 30 оноо, 4.5 дамжуулт, 4.5 самраас бөмбөг авалт, 2 дамжуулалт, 2 тасалт гэсэн үзүүлэлтийг тоглолтууд дундчилсан юм байна. За ингэснээр Рейли Россын хувьд бол ховд чонхрууд бол дээш дэвшин гарч ирэхэд хамгийн гол үр нөлөө үзүүлсэн легионер тоглогчоор нэрлэгдсэн. Гацаа байхгүй үндэсний дээд лигт тоглох ёстой тоглогч гэдгийг өөр харуулсан. Тийм ч учраас ховд чонхруудаг шинээр дахин одоо гэрээ хийж үндэсний дээд лигт 10 сарын 1-ээс Рейли Росстой хамт улирлыг хамт эхлүүлэхээр болсон байгаа. За түүний хувьд медиа дээр оролцсон ер нь бол бэлтгэл нь сайн байгаа гэж дуулсан. За ингээд ховд чонхруудад ирсэн тоглогчдын мэдээллийг хамтдаа харцгаая. За багийн бүрэлдэхүүнд бол бас СД-ийн өөрчлөлт гарсан. За драфтын номер 2 Итүгний өсвөр ховд чонхруудад нэгдсэн Лавцэнд Дуугар Эрдэнэ Жамсран Дорж гэсэн тоглогчдын дийдийг харагдж байна. За тэгвэл Зол Жаргал гэж байсан Монгол Улсын их сургуулийн бас шилдэг холбоон тоглогчтой нэг байсан энэ залуу буцаад дээд лигтээ эргэж ирж байгаа юм байлээ. За хэсэг хугацаанд бас гадаад ажиллаж амьдарч байгаад дурлцж байгаа буцаж ирээд энэхүү ховд чонхруудын бүрэлдэхүүнд нэгдсэн бол Аарон Джонс гэж бас 2 м давсан өндөртэй хамгийн сүүлд бол Унгарын дээд лигт тоглож байсан бас туршлагатай олон улсын туршлагатай ийм төвийн тоглогчийг тэдний хувьд багтаа нэгтгэсэн. Мөн дээрээс нь Хонконгийн шгшөөгийн төвийн тоглогч за маань Симба бас очорон сайн мэдж байгаа. За Етюн Покиг багтаа нэгтгэсэн. За эдгээрээс харахад бас будагтай талбайд маш хүч ажилласан харагдаж байна. Лавцэнд бол ер нь будагтай талбайд гайхалтай тоглолтыг үзүүлдэг. Дугуур Эрдэнэ за мөн 2 легионер байна тий. Эдгээр тоглогчдын хувьд
хувьд бол будагтай талбайд өрсөлдөн гэхээр яг Рейли Росс ч юм уу, яг Баярхүү ч юм уу те шидэгчд сайтай учраас бас будагтай талбайн байралтай ач холбогдол өссөн харагдаж байна. Тий. За тэгээд дээрээс нь сая Өсгөөөрийн өвчсөн бас драфтаар орж ирсэн. Бараг л 2 м шахсан өндөртэй юм тоглогч байгаа. За оюутны лигт бол бас төвийн байрал дээр ч тоглолцдог байсан энэ тоглогчийн үед. За тэгээд улмаар хов жонхрууд нэгдсэн. Гэхдээ бас яг энэ 8 минутыг харах юм бол Өсгөөөрийн үед заавал одоо төвийн байрал тоглох шаардлагагүй те. Яг өвчний тоглогч дээр ч юм уу тоглогчийн байрал дээр тоглох юм магадaltaй харагдаад байгаа. Тийм, хов чонхруудын хувьд улиралд дөнгөж дээшээ дэвш гарч ирж байгаа учраас энэ жилийн хамгийн гол зорилго нь үндэсний дээдлэгтээ үлдэх байх нь бол гарцаагүй гэж бодож байна. Ингээд эхний хэсгээ өндөрлүүлэх үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Даснаас ч нөр банк мөн ерөнхий ивент итгэгчээр хамтаа дүүрж болох нь юунтэй ажиллаж байна. Эргүүлж одоо баяртай байна үзэгчтэй. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсгээр хамтаа гарааны бүрэлдэхүүнийг ярилцсан, шилдэг 50 тоглогчоо авч хүлээн авч үзэн мөн дасгалжуулагчийг хүлээж авч үзэх байгаа. Ингээд хамтдаа хов чонхруудыг ихэн дасгалжуулах вэ? Ямар амжилт үзүүлэх болоо гэж таамаглаж байгаа хоорондоо ярилцъя. За хов чонхруудыг ахлах дасгалжуулагчаар энэ үйлрэлт бол Ванчин сүрэн гэж дасгалжуулагчийн хувьд ажиллахаар болсон. За энэ дасгалжуулагчийн хувьд өмнө бас ямар багтаа ямар одоо ажлын туршлагатай байсан бэ гэдгийг харагдаж байна. 2021-ээс 2022 оны одоо нэгдсэн дээдлэгийн үйлрэлт Баянгол Итүүгийн Ирсүүд гэж багийн үед бас оролцож байсан тий. За тухайн үед бол түүний үед туслах дасгалжуулагчаар бас багт ажиллаж байсан. За сүүлд 23-аас 24 оны үйлрэл Сэлэнг Бодонсогийн бас туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм туршлагатай. За өөрөө бас шүүгч байсан гэж бас саксны хүрээлийнхэн бас сайн мэдж байгаа. Шүүгчээр бас ажиллаж байсан. Ийм эрхмийн хувьд эрх үйлрэл хов жонхрууд багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар мэдүүлэхт бас багтчихсан байгаа. Тэр 2 жилийн өмнө нөгөө бас бодонгоос бас стөлөд асгдсан шүү дээ. Тэгсэн бас нэг хэсэг шуугаан тариад амьдсан тий. За ямартай ч иргэн ирж бас бодонсыг олж бахаа гэж бас бодож байна. Яагаад гэх юм бол түүний үед маш олон төрлийн лигүүдэд туршлагатай болсон. За ингээд эмлиг төрүүл хүртэл багийг удирдсан гэхээр үндэсний дээдлийг ч гэсэн хангалттай хэмжээний тоглолтыг үзүүлэх боломжтой гэж бодож байна. Тэгвэл хамтаа хов чонхрууд багийн гарааны бүрэлдэхүүн ямар байж болох вэ гэдгийг хамтаа харцгаая. За энэ бол мэдээж ямар байж болох вэ гэдэг гараа шүү үзэгчтэй. Тэрнээс яг энэ тав гарах баха, яг энэ тав л ер нь тоглох ёстой гэсэн бүртгэн бол мэдээж биш. За жамсранд орж сүүл багт нэгдсэн тоглогчийн хувьд бас холбон тоглогч хамгаалагчийн байрал дээр давхар бас тоглох чадвартай. Хамгийн сүүлд бол BCH Knights огт бас тоглож байсан үзэгчд маань өнгөрсөн үйлрлийн тоглолтоос нь сайн санаж байгаа. За тэгвэл за 2 номерын байрал дээр бол Баярхүүг бас тоглох болов уу гэж бас харж байгаа. Баярхүүгийн хувьд шийдэлт сайтай бас ер нь бол оноо авах чадвар сайтай. Өнгөрсөн үйлрэл бол бас багийнхаа лидерийн төвшөнд тоглосон юм тоглогч. За мөн Рейли Росс бол мэдээж гараанд нэрлэгдэнэ. Шинээр ирсэн Лавгцэнд болон Аарон Джонс гэсэн бүрэлдэхүүнийг бид хүн яг дэлгэснээр харж байна. За ингээд сэлгээний тоглогчдыг харах юм бол 2 легионороо гадаад легионороо авчирсан, Аз легионороо ч гэсэн авчирсан энэ бүрэлдэхүүн бол яг үйлрэлийг эхлүүлэх үндсэн бүрэлдэхүүн гэдгийг та бүхэнд бас хэлэх зүг байх. Сэлгээний бүрэлдэхүүнд Батмандах, Дугур Эрдэнэ, Зол Жаргал, Буд Очир, Өсгөөөр, Тожилд орж, за Йет Юм Пог болон Ган тогтох Чимбат Төвлдөр гээд бүх тоглогчдыг та бүхэндээс харуулж байна. За тэгээд багийн яг хов чонхруудын өнгөрсөн үйлрлийн ч юм уу яг бүрэлдэхүүн бол ер нь 70-80% солигдсон гэдгийг бас медиа дэвээр хэлж байсан. За яг сэлгээний бүрэлдэхүүнээс одоо ингээ харах юм бол Батмандах өнгөрсөн үйлрэл байсан, Буд Очир байсан. За тэгээд Ган тогтох Чимбат Төвлдөр гэсэн тоглогчд бол яг багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчд. За сүүлд нэмэгдэж орж ирсэн тоглогчд бас байгаа. Тожилд орж бас багийн бүрэлдэхүүнд байсныг байсан. За тэгээд энэ бүрэлдэхүүнийг харах юм бол бас яг бүрэлдэхүүн бол яг хамжигсан нэлээд зузаан бүрэлдэхүүн байгаа нь харагдаж штэ. Тэгэхээр дээдлэгт гарч ирж байгаа багуудын үед маш олон тоглогчдын багтаа нэгтгэж үндэсний дээдлэгийн үйлрэлээс амжилтаа үргэлжлүүлнэ гэж бидний хувьд бол таамагласан юм байна. Ингээд хамтдаа хов чонхрууд багийн шинэ үйлрлийн бүрэлдэхүүн ирсэн тоглогчид болон дасгалжуулагчийн мэдээллийг хүлээж авч үзсэн бол PSN-ээс үйлрэл болон гаргадаг өнгөрсөн үйлрлийн шилдэг 50 тоглогчийн эхний байруудтай хамтаа танилцаа. Энэ бол 5-аас 1-р байрын тоглогчид. За статистикаас үндэслэж бид бүхэн харуулж байгаа. За эхлээд гадаад тоглогчдыг харцгаая. Diamond Stone 5-р байранд орсон байна. За өөрийнх нь үзүүлэлт тасархаж гисэн бас багийн хожил энэ статистик үзүүлэлтүүдээр нэмэгдсэн учраас за 5-р байранд бичигдсэн байна. 47.2%-ийн тоглохоо 25.4%-ийн 4 оноог тоглолт болгонд дундчилсан.
За дөрөвдүгээр байранд Гилберт Ахмад бичигдсэн харагдаж байна. Улирлын бүх тоглолтод Ахмадын хувьд оролцсон. За тэгээд 22.2 оноо, 3.9 дамжуулалт, 7.5 самбар, 1.8 бөмбөг таслалтыг дундчилж 41.4%-тай довтлсон байна. За Ахмадын хувьд бас өнгөрсөн улирлд Сэлэн Бодонсын бас гол тоглогчийн нэг байсан ялч байна. Силаг явуулаад Ахмадыг сүүлд Сэлэн Бодонсоо багтаа үлдээсэн гэхээр ямар хэмжээний тоглолтыг үзүүлсэн бэ гэдгийг харагдаж байна. За тэгвэл Petway 3 дугаар байранд бичигдсэн Дахин Юнайтедийн тоглогчийн хувьд бол хамгийн гол зүйл нь гэх юм бол өөрөө тоглохоос илүүтэйгээр багийнхнаа бас маш гоё тоглож чаддаг учраас түүний хувьд бол энэ үлрэлт ч гэсэндээ үндсний дээдлэгт ирэх боломжтой 21.7 оноо, 4.5 дамжуулалт, 7.4 самбарыг дунчилжээ. BCH Knights-ийн тоглогч Pendarus Williams за энэ үлрэл бол Эрдэнэт Miners-тай эргээд нэгдчихсэн байгаа тоглогч. Өнгөрсөн үлрэл Knights-ийн төлөө улирлын бүх тоглолтод оролцсон 16.5 оног дунчлахдаа 49.4 гээд бараг л одоо 50%-тай довтлсон. За тэгээд 7.6 самбар, 4.9 дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт гээд үнэхээр жигд үзүүлэлт бас харагдаж байна. За өнгөрсөн үлрэлийн Knights хамгийн гол тоглогч бол гарцаа байхгүй Williams боллон Эрдэнэ цогтноор байсан. Тэгвэл нэгдүгээр байранд Jordan Talbot бичигджээ. Jordan Talbot-ийн хувьд бол ганцаараа хөлгүүд улирлын ихэнх хугацааг ганц легионертой үдсэн. За энэ легионер бол яг харахгүй Jordan Talbot байсан. 15 оноо, 2.8 дамжуулалт, 9.7 самраас бөмбөг авалтыг 52.1%-ийн довтлогоотой хамт гүйцэтгснээр хөлгүүд баг 9 авраг авах 9 дахь авраг авахд маш том тусыг түүний үед хүргэсэн. За ингээд хамтдаа гадаад легионер гадаад тоглогчдын топ 5 тоглогчтой танилцсан бол одоо Монгол тоглогчтой хамтдаа танилццгаая. За эдгээр 5 тоглогч мөн л одоо өмнөх улирлуудын шилдэг тоглогчид дахин орж ирсэн байгаа. Тий. За өмнөх улирлын 1-р байранд очижсэн Үлзий орчхын хувьд энэ улирал 5-р байр руу ухарсан харагдаж байна. Улирлын бүх тоглолтод оролцсон. 11.6 оноо, 5.1 дамжуулалт, 3.5 самбар, 2.3 бөмбөг таслалт. За тоглооны хувьд бол баг зэрэг 34.4%-тай довтлсон байна. За тэгвэл Аз 2 4-р байранд бичигдсэн бүх тоглолтод оролцсон. 11.4 оноо, 1.1 дамжуулалт, 6.5 самраас бөмбөг авалт мөн улирлын шилдэг тоглогч MVP-гээр тодорсон. Лигийн түүхэнд хамгийн залуу MVP 30-ны түүхэнд бол Аз 2 шиг залуу MVP байхгүй. Өнгөрсөн улиралд 8-р байранд бичигдсэн юм байна. Бишрэл Металл багийн тоглогч Энх Баясгалан за мөн л улирлын бүх тоглолтыг алгасалгүй оролцсон. 12.4 оноо, 1.7 дамжуулалт, 4 самбар, 1 бөмбөг таслалтыг дунчилсан байна. За тоглооны өвн 43.2 гэж харагдаж байна. За 23-аас 24 оны улиралд бол 6 дугаар байранд бичигдэж байсан бол өнгөрсөн улирал бас шилдэг тоглолтыг үзүүлж байр ихсэн 3 дугаар байранд энэ өнгөрсөн улирал бичигдсэн байна. За одоо бол ердөөс 2 тоглогч үлчлээ. Энэ хоёр яг аль нь 1 аль нь 2 вэ гэдэг сонирхолтой байна. Эрдэнэ цогт 2-т орсон юм байна. 23 тоглолтод 19 оноо, 2.9 дамжуулалт, 5.9 самбар, 1.4 таслалт, 47%. За тэрний өмнөх улирал бол 5 дугаар байранд бичигдсэн юм байна. Өнгөрсөн улирлын хувьд Монгол тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн энэ тоглолтыг үзүүлсэн. За тэгвэл 2024-өөс 2025 оны улиралд Сагсан бөмбөгийн үндэсний дээдлэгт шилдэг 50 тоглогчийн жагсаалтыг тэргүүлсэн тоглогчоор Түнбаярын Ууган баяр нэрлэгджээ. За Ууган баярын хувьд бол бүх тоглолтод оролцсон юм байна. 13.2 оноо, 4.6 дамжуулалт, 5.8 самбар гээд үзүүлэлтүүд бид бүхэнд харагдаж байна. 23-аас 24 оны улиралд 7 дугаар байранд бичигдсэн тоглогчийн хувьд бол энэ жил 1-р байранд бичигдэж гайхалтай тоглолтыг үзүүлж энэ улиралд ч гэсэн тэр тоглолтоо бас хадгалах болов гэж бодож байна. Металлын хувьд бол мэдээж аврагын цомын төлөө өрсөлдөх хамгийн одоо чанартай багуудын нэг. Ингээд үзэгчтэй season preview нэвтрүүлгийн маань эрэхтэй хамгийн сүүлийн баг буюу ховч хонхруудын мэдээллийг хамтаа хүлээж авч үзлээ. Мөн импорт тоглогчд болон Монгол тоглогчдын хэн статистикээр хамгийн шилдэг байсан бэ гэдгийг хамтаа харлаа. Маргаашнаас эхлэн бид та бүхэнд эмэгтэй өвөдөн мэдээлэл болон эмэгтэй шилдэг тоглогчдыг танилцуулах болно. Туудахгүй маргааш ирээ олзъя.